Монгол улсын нийгмийн даатгалын тогтолцоо бол хуваарлалтынх нэг үгээр хэлбэл өнөөдөр хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн төлсөн шимтгэл одоо тэтгэвэр авч байгаа хэсэгт олгогддог. Өнөөдөр хөдөлмөр эрхэлж нийгмийн даатгал төлж байгаа 1.1 сая иргэн ирээдүйд хөдөлмөр эрхэлж нийгмийн даатгалын шимтгэл авах хэсгээс тэтгэврээ авна. Гэтэл яг ийм тогтолцоотой улсууд хуримтлалын тогтолцоонд шилжээд үр дүнд хүрч эхэлжээ. Тухайлбал Казахстан улс юм. 8 оноос хойш яг энэ хуримтлалын тогтолцоонд шилжсэн буюу тухайн одоо иргэн хэдий хэмжээний төгрөг одоо шимтгэл төлж байна уу, түүнээс нь одоо эргээд хуримтлал үүсэж, за түүнээсээ эргээд тэтгэврээ тогтоологдог. За хүссэн хүмүүс нь бас тэтгэврийн насанд хүрэхлээрээ тодорхой одоо татвараа төлөөд тэгээ бэлнээр одоо тухайн мөнгөө авч болдог гэх мэтчлэн одоо ийм харилцаа үүссэн явж байгаа юм аа. Хэр их шимтгэл төлн тэр хэрээр тэтгэвэр өндөр аавн дүрийн насандаа баталгаат орлоготой байхын тулд шимтгэлээ төлөх идэх санаачлагч өндөр байдаг байна. Гэтэл Монгол улсын хувьд ирээдүйд баталгаа сул учраас идэх бага, аль болох төлөхөөс зайлсхийх гэсэн оролдлого ихтэй. Уг нь төлж байгаа шимтгэлийн 1%-ийг хуримтлал үүсгэж эхэлсэн. Үүнийг нэмэгдүүлэх шаардлагатай. Манай улсын хувьд яг хоёр улсын иргэдийн тэтгэврийг одоо зохицуулахаас гадна 1998 онд энэхүү шилжилтийг хэрхэн яаж хийж хэрхэн яаж одоо бүрэн хуримтлалын одоо энэ тогтолцоо руугаа шилжсэн бэ гэдгийг ч гэсэн одоо бас туршлага судлах ийм хэрэгцээ шаардлага байгаа болов уу гэж харж байгаа. За яг одоо нийгмийн даатгалын одоо энэ сангаас олгож байгаа тэтгэвэр за шимтгэл хураамж дээр тэтгэврийн одоо шимтгэлийн 17% буюу ажилтны 8.5%, ажил олгогчийн 8.5%-ийн тус бүр 1% яг бодиттой тухайн хүний нэрийн дансан дээр нь одоо хуримтлал үүсгээд угтаа бид нар одоо хагас хуримтлалын тогтолцоонд шилжээд одоо жил гаруй хугацаа өнгөрч байгаа. Тэгэхээр энэ одоо шилжилтээс ухралгүй эргээд энэ одоо 2%-ийг нэмэгдүүлэх энэ тал дээр нь бас анхаараасай гэж одоо хүсэж байна. Иргэд ирээдүйдээ хуримтлал үүсгэх тогтолцоог нийгмийн даатгалтай сайн уйж өгсөн нөхцөлд хөдөлмөр эрхэлж байгаа иргэдэд ирээдүйн баталгаа олж өгнө. Ялангуяа хуримтлагдсан шимтгэлийг нэг удаа өгч болох зохицуулалтыг ч цаашид хийх ёстой.